За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нар энд Монголын Ардчилсан холбооны анхны эмэгтэйчүүд улсын их хурлын 22 дугаар тойрогт биедан нэр дэвшиж байгаа Гэлгийн Баасан гэмчээр хүрэлцэн ирээд байна. Баасантай бид нар 22 жилийн өмнөөс ардчил анх гарахад бид нар ойр дотн нөхөрлөж ирсэн. Баасан маань шудраг, аливаа зүйл тэмцэхтэй тууширдаггүй. Зорилгодоо хүрэхийн тулд юунаас айж буцаж имээдэггүй. Иймээс Баянзүрх дүүргийн Налах дүүрэгт нэр дэвшиж байгаа. Баянзүрх Налах дүүргийн сонгогчид Баасангийн төлөө саналаа өгөөрэй гэж бид нар уриалж байна. Бид нар тэгээ Баасанг дэмжиж хүрэлцэн ирсэн юм аа. За одоо ингээ манай хүүхнүүд дор бүрнээ бүгдээрээ Баасангийн талаар санал бодлоо. Жорлагч. За ингээд өнөөдөр бид нэр яахтаа миний нэрийг Ичи Хорлоо гэдэг Монголын Ард салууны анхны гишүүдийн нэг Баасангийн талаар би нэг юм дурдхад бол өнөөдөр Баасан дэмжээд бид нар хулгай юунд нь явж байна. Тэгээ олон газруудаар явж одоо сурталчилгааныхын материалыг тарааж ингэж явлаа. Тэгээд одоо надад нэг ийм сэтгэл төрсөн. Би бол одоо 90 оноос хойш олон сонгуульд, олон гэсгийн ороонд удаа дараалан ажиллаж ирсэн. Би энэ ажиллаж явах хугацаанд бол ерөөсөө байдал бол нэг мэдэгддэг л дээ. 2008 онд бол би одоо Баянгол дүүрэгт Тэмүүжин гишүүнийг сурталчилгаанд ажиллаж ирсэн. Тэгээд тэгтэл бол ерөөсөн Тэмүүжин гишүүнийг хүмүүс хараад материалын нөхөд энэ залууг бол дэмжин, энэ ер нь их зүгээр залуу гэж ярьдаг байсан. Ингээ одоо сая бол ингээ Баасан гэмиг тараа явуулсан чинь үнэхээр сэтгэл багталтай. Тэрэл одоо тэр хонхрыг, тэрэл гачууртын тэр ирэх чинь л одоо энэ Баасан дэмжихгүй л өөр хэнийг дэмжих вэ? Энэ Баасан бол үнэхээр байх ёстой хүний нэг. Тэргээд надад бидний ингээ явж байхад маш их урам хайрлаж одоо ер нь би 2008 оны сонгуульд Тэмүүжин гишүүн дээр явж ирсэн шиг л ийм сайхан сэтгэл надад төрж явлаа. Тэгээд одоо тийм учраас манай Баасан бол одоо миний хувьд бодоход бол энэ сонгуульд бол амжилттай оролцож ялах нь бол одоо ер нь бараггүй юм байна гэж одоо ингэж бодож яваа юм. Хүмүүс одоо бас сайн муу талаас нь ярьдаг л да. Баасан бол одоо их сайн тэмцэгч байсан. Одоо сайн хүн байсан. Одоо бид нар тэрнийг мэдэн тэгтэл одоо нэг байр аваад одоо чимээг болцсон. Энэ төр гэж өрөөсгөл талаас нь одоо муулах юм бол Баасанд муулах юм бол тийм гарч ирдэг юм шиг байгаа юм л да. Тэгтэл Баасан бол яасан гэхдээ энэ байрыг Монголын Ардчилсан холбооноос өгсөн, Монголын Ардчилсан холбооноос авсан. Тэгвэл энэ байрны дараагаар бол тэмцлээ үргэлжлүүлээд хийсээр л явсан. Энэ байрыг авснаас хойш 2 удаа баримтлагдсан шүү дээ. Баасан. Тэрийг бол одоо хүмүүс мэддэг юм шиг байгаа юм. Энэ тэмцээл яваад байгаа. Энэ тэмцлээ зогсоохгүй яваад байгаа. Баасан. Тэрний төлөө бас баригдахтаа баригдаж явахт нь хүмүүст одоо хэлүүлэхдээ хэлүүлж ингэж яваад байгаа шүү дээ. Тэгээд зүгээр л ер нь гудамжинд энэ талбай дээр л ингээд байнга байж явах юм шиг усууд ойлгоод байх шиг байна. Баасан биш бид нар хамт байх хэрэгтэй байхгүй юу? Ганцхан Баасан биш шүү дээ. Ер нь тэрийг Баасанд ингээд хэлж байгаа хүн болгон улс их орныхоо төлөөл гэж бодож л байгаа бол Баасантай адилхан бас ингээд тэмцээж явж явах байхгүй. Бид нар ямарваа нэг хүнийгээ муулаад тэгээд сууж явах ш хамтраад ингээд тэмцэж явж явах хэрэгтэй гэж би ингэж сандгийг. Тэгээд одоо энэ Баасангаа одоо амжилттай сонгуультай ялж байгуулнаа гэдэгт би ер нь бүрэн итгэлтэй байгаа. Нэмаа. Өнөөдөр бид нар бол анхны Монголын Ардчилсан холбооны анхны гишүүн Баасантай одоо дэмжих гэж юм байна. Тэгээ манай Баасан бол одоо атом эх орныхоо төлөө уйггүй тэмцэгч бүсгээс зүрхлэн цохилж явдаг байнг эх орны атомын төлөө хайж ирээд ахмад зүтгэгүйтэйгээ дэмжиж явдаг юм ихтэй. Тэгээ бид нар 90 онд анхдагч болж тэмцэлд амь сараад жин байж ингэж эх орныхоо төлөө тэмцэж явахдаа яг Монгол улсаа ийм одоо амьсгал хийх хаваад идэгцэн ийм эх оронтой болно гэж бид нар чийж байгаагүй. Тийм учраас бидний энэ тэмцэж зүү тэмцлээ хийхэд бол Баасан бол маш хөрөлийг гүйцэтгэн гэж би өөрөдөө бодож байдаг. Тэгээд Баасан бол одоо бид нэр тэр Баянзүрх дүүргээ дүүр болон
залгаач удахаас багштай бол баасан манд ирж өгөөрэй. Их хурлд ороод энэ хүн бол их хурлын тэр одоо тогтоол шаардлагыг гаргах шийдэл. Тогтоол маш их нөлөөтэй шийдвэр гаргах нөлөөтэй хүн бай. Их хурлд хууль тогтоол баталгахад бол 100 км гарч чадах хүн түүнийхээ төлөөх орныхоо төлөө тэмцэж чадах хүн гэдэг нь энэ район гэдэг хүн байна. Тэгээд орногоо ангаас ацтай анхдагч нэг дэлхийн баасан дэмжихээр энэ хэвийн хурц ирж гарч байна. Хэвийн хурцын сонгуулийн 22 дахь байнгын надад үзэл хурц нэгэн дэвшиж байгаа. Баасангийн үйл ажиллагааг одоо 22 жилийн өмнөөс хамтран хичээлсэн хавьлууд ерөнхийдөө гайсан туслагч, ууггүй тэмцэгч, албан нийтлээ бол баталгаатай үнэхээр ажиллаж чадах хүн гэдэгт итгэцтэй байдлын учраас энэ хэвийн бодлоо баасангаа дэмжиж хурц одоо нэг дэвшигтэн дэмжиж надад баян бүртгүүргийн 20 дүүргээс дэвшиж байгаа. Улсын хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт баасангийн нэрийг дэвшүүлнэ, дэмжинэ гэдэгт надад баян бүртгүүргийн иргэдэд найдаж итгэж байгаагаа ихэд таатай байна. За Монголын ард түмнээ одоо энэ миний танд эмэгтэйчүүд дотроос хамгийн одоо хүчтэй эмэгтэй юм бэ гэхээр баасан гэж хэлнэ. Одоо өнөөдөр баасантай танилцсан, өнөөдөр баасангаар хичээлээ зааж байсан шавь нарны болон түүнтэй хамт оюутан сурагч болж сурж байсан, түүнд хичээл зааж байсан багш нар бол өнөөдөр баасангаар бахархаа сууж байгаа. Бахархгүй байхын ч аргагүй юм хүн байгаа. Энэ хүн маань 90 оноос хойш 22 жил хоёргүй сэтгэлээр Монголын ардчлалын төлөө шудраг ус зүйлийн эсрэг ардчлалын үнэт зүйлийн төлөө үнэхээр одоо хоёргүй сэтгэлээр ямар ч одоо хувийн ашиг сонирхолгүй одоо ингэ тэмцэж ирсэн. Энийг бүх ард түмэн мэднэ. Баасан гэдэг нэр бол одоо мэдхгүй хүн бол бараг байхгүй дээ. За тэгээд энэ баян зүрх болон Налаг дүргийн энэ иргэдийг баасангийнхаа төлөө саналаа өгөөрэй. Энэ хүний дуу хоолой 22 жил гудамжнаас одоо ард түмнийхээ эрх хэсгийн төлөө тэмцэж явсан. Энэ хүний дуу хоолой их хурлд хэрэгтэй шүү. Энэ баасан бол хоёргүй сэтгэлээр бидний төлөө тэмцэж чадна. Энэ хүний гол зорилго бол ерөөсөө эх орныхоо төлөө эх орноо ард түмэнд нь эргүүлж авчираа гэсэн ийм л гол зорилготой ямар ч хүн ашиг сонирхол байхгүй ийм хүн шүү. Ингээд дэмжээрэй гэж уриалж байна. За бид 1990 онд бол хүндэг нэрнгүү арчилсан нийгэм байгуулна гэж ийм одоо дуу хоолойгоор арчилсан холбоо гэдэг байгууллага байгуулж хамтран тэмцэжсэн хүмүүсийн дундаас одоо хамгийн тууштай тэмцсэн цогцоо тэмцэгч энэ хүн бол би баасан гэж хүлээн зөвшөөрч энэ хүний зохион байгуулсан ахын дэжидэд холбоо гэдэг төрийн бус байгууллагад хүчин зүтгэж үдээ болцсон явсан. Тэгээд одоо баасан маань баян зүрх налах дүүрэгт улсын хурлд нэрээ дэвшүүлж байна. Тэгээд баасан дэмжээрэй гэж би уриалж байна. Яагаад дэмжээрэй гэж байгаа юм бол энэ хүн бол их юм хийсэн. Монголын газар шороог лицензээр худалдах асуудлыг анхилж энэ баасан гэдэг хүн санаачлаад бид гишүүд дэмжиж Сүхбаатарын талбай дээрээ газрын зураг дэлгэж байгаад бүх одоо лицензийн асуудлуудыг ард түмэндээ тайлбарласнаар энэ лицензээр худалдагдж байгаа асуудал бол ерөнхийлөгч хүртэл хүлээн зөвшөөрөх энэ хэмжээд хүргэж чадсан хүн юм аа. За тэгээд тэрнээс доош одоо жижиг асуудлууд гэвэл ахандуудын тэтгэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдсэн. Энэ асуудлын цаашдаа санхүүгийн хуулиараа бүх одоо салин тэтгэмж бүх одоо тэтгэр тэтгэмж салинг нэмэгдүүлэх ийм том асуудал болж өрнөсөн. 3 дугаарт нь одонтой эхчүүдийн асуудлыг тэр үед бол бүр мацагдсан байсан тийм асуудлыг анх хэлж хөндөж тавьж
одонтой эрчүүдийн асуудлыг дэмжснээр тэр үедээ одонтой 1-р одонтой эрчүүдэд сая төгрөг, 2-р одонтой эрчүүдэд 500 мянган төгрөг өгье гэдэг шаардлагыг бид тавьж ирсэн юм аа. Тэр нь одоо дэмжигдээд 1-р одонтой их 100 мянган төгрөг, 2-р одонтой их 50 мянган төгрөг болж шийдэгдэж байсан юм аа. За үүнээс гадна баасан бол маш их улс төрийн политиктэй маш одоо өндөр хариуцлагатай төлбөртэй ийм хөөн түүний дор түүнийг дэмжигчд одоо Монголын ардчилсан холбооны хүмүүс Монголын ахын дижитал холбооны гишүүд бол мөн ялгаагүй тууштай тэмцэгчд төлбөртэй тууштай тэмцэгчд бол хэзээд ялтан төрдөг юм аа. Тийм учраас баасангаа дэмжээрээ баасан бол хаанч одоо хөдөлгдөөгүй хаанч хувирч өөрчлөгдөөгүй ийм хүн. Зарим хүмүүс баасанд 2 байр аваад алга болсон гэж өнөө судалгааны үед бол олон хүмүүс хэлж байна. Энд би тайлбар өгөх хүсэж байна. Ардчлалын төлөө үнэхээр тэмцсэн учраас ардчилсан холбоо гэдэг байгууллагаас тэр хүнийг 2 байраар шагналсан юм аа. Тэгээд түүний дараагаар 2008 оны сонгуулийн дараагаас өдий болтол өөрийн хууль зүйн мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор их хурлд өөрийгөө бэлтгэж их сургуулийн хуулийн ангид суралцаад төгссөн. Энэ тайлбарыг би хэлмээр байна. Баасан бода их хурлынхаа бүрэлдэхүүн байдлыг суралцаад боддог. Тиймээс их хурлынхаа бүрэлдэхүүн байдлыг сур хөгжтэй автоматик хийж байгаа хүн болгон баасан дэмжинэ гэдэгт бол найдаж байна. Тэгээд баасан одоо дэмжих таапнаас одоо өрөөлж байна. Их хурлд баасан маань гарах юм бол ямар ч айцгүйгээр асуудлыг одоо тавих хүн нэг юм байгаа. Яагаад гэвэл энэ хүмүүс нэр цэвэр ямар нэгэн одоо бүлэглэлийн юм уу өөрийн ашиг сонирхлын тал дээр ямар ч юу ч байхгүй нэр цэвэр хүн учраас энэ бол айцгүйгээр өөрийнхөө асуудлыг дэвшүүлж ард түмний жирийн ард түмний дуу хоолой болж чадах юм хүн юм байгаа. Энэ байна л да энэ мөрийнх нь хөтөлбөр дээр энэ хийсэн ажлууд нь одоо ингэж аюугаар харуул энэ хийсэн өөрөө бол одоо ингэж л да юунд их хурлд гараагүй байхтаа одоо их хурлд байгаа ч гэсэн байж байгаа улсууд бол их хурлд байсан ч гэсэн одоо юмыг шийдвэрэхэд бас хэцүү байдаг юм шиг байгаа. Тэгтэл одоо баасан бол их хурлд байгаагүй мөртлөөсөө их хурлд өчнөө одоо энэ 8 9 10 төрлийн юм оруулаад энээс нь бол ингээд хэрэгжүүлээд биелэгдсэн ийм байдалтай ингээд байж гин энэ дэр нь байж гин. Энэ артаглих нь одоо энэ одоо ягаанаар бичсэн энэ лиценз эднэрийг бол одоо баасан 7 жилийн өмнө ярьж ирсэн шүү дээ тийм ээ 7 жилийн өмнө хүмүүс яриаг байх 7 жилийн өмнө яриад энийг нь тэмцээ энийхэн төлөө тэмцээл хийгээл яваад тэгэл ингээд яваад байсан хүн тэгээд ер нь яг хав бид нэр өнөөдөр энд орж ирээд баасангийн тухай ярихдаа зөвхөн худлаа ингэж үжиглэж ч юм уу энийг нэг муу хүнийг л сайн болгох гэдэг ингэж яриад байгаа юм биш. Үнэхээр одоо энэ зүгээр жирийн иргэн одоо бүр гашаатай жирийн айлуудын амьдралыг мэдэж судалж чи өөрөө тэр замаар туулж явсан хүний хувьд бол энэ хизээч юм юунаас нь буцахгүй ийм тэмцэгч ийм хүн байгаа. Одоо ямар нэгэн дарга сайд ямар нэгэн нам эвсэл юунаас ч ингэж нэг үний ч ихшээл бас орохгүй ийм одоо шудраг ийм эмэгтэй байгаа. Тийм учраас одоо энэ эмэгтэй минь их хурлд орчход орсон нөхцөлд бол энэ бол их хурлын ард түмнийхэн төлөө бол бацааж чаднаа гэдгийг итгэлтэй байдаг юм да. Баасан бол ганцаараа аваад тэмцэхгүй доо их хурл ард түмний бодлоос чин сэтгэлтэй дээр ямар ч хүчтэй амжилттай хийж бодож байгаа.
яагаад тийм хэлдэг юм баасан бол их хаалтаа их бараад суугаад тийм шүү болоо гэхэд тэр хууль батлахад хамаачлахад баасан их зүйлүүд юм. Тэгээд одоо нийтийн их ашиг төлөө хууль батлах их орныхаа төлөө хууль батлахад баасан батлаа ихтэй найз байна. Ямар нэг асуудал тань юм гэхэд бол автоматик зүйлсээ чиглэж шатнаа гэдэг юм. Ачаар хийж чадна. Ерөө оноос Хэлэн баярлалаа амтарч шүү. Анхны алсан холбоо байгуулж байсан. Тэгээд өөрөө багш хүн. Хүүхэд цааш ирээд үлээдэх төлөө яаж чадсан чигтэй зүрхтэй бол. Тийм учраас би сайн зүрхтэй надад үргэлжлээ хавчтай. Намайг гүйцэтгэх башинч амлаа нэгэн байсаа энэ 1990 онд Монголын ардчилсан холбоо гэдэг байгууллага тэр нүсэр том байгуулагдаад маш олон мянган залуучууд тэр үеийн залуучууд тэрэнд оролцоод ингээд ардчилсан хувьсгалыг ялуулсан юм аа. Гэтэл тэр их оролцсон мянган залуучуудыг тэр хувьсгалын дараагаар бол тэр үеийн Монгол ардын хувьсгал нам бол хомруулан ажилласан халсан. Тэгэхэд бол тэр ардчилсан нам тэр хомруулан ажиллаас нь халагдж байгаа тэр олон гишүүдийнхээ эрх ашигыг хамгаалж чадаагүй. Гэтэл хизээ өнгөрсөн хойно энэ гэлгийн баасан гэдэг хүн ардчилсан холбооны дэргэдэх архивыг хариуцж байх үедээ энэ Монголын ардчилсан холбооны бүх гишүүдийг Монголын ардчилсан холбооны гишүүн тэр үеийн 90 оны гишүүн юм шүү гэдэг батламжилж өгсөн. Хэдэн 10,000 гишүүдийг батламжилж өгсөн. Бүх аймагуудаар бүх өөрийнхөө одоо маш боломжгүй нөхцөл байдлыг боломжтой болгож тэгж одоо өөрийнхөө хүч чармайлтаар энэ Монголын ардчилсан холбооны бүх гишүүдийг батламжилж өгсөн учраас одоо Монголын ардчилсан холбооны гишүүд баасангаа одоо хамгийн тэргүүнд өргөж явдаг гэдгийг би энэ ташинд хэлмээр байна. За үүнтэй адилаар бас их хурлын гишүүн болох юм бол ард түмний төлөө хэлмэгдсэн ард түмэн жирийн ард түмэн одоо ер нь ихэнх ард түмэн хэлмэгдсэн шүү дээ. Дээр байгаа хүмүүс л одоо жарч байгаа болохоос ш ард түмний амьдралыг бол хайсан энэ цаг үед бол энэ ард түмний амьдралыг жинхэнэ өргөж тэмцэж авч явж чадах хүн бол баасан гэдгийг би хэлнэ. Ийм учраас баасангийнхаа төлөө саналаа өгцгөөгөөрөө баасан их хурлд дэвшүүлэх нь зүйтэй юм шүү гэж дахин хэлмээр байна. Мөн бас манай нийгэм хүмүүс улс орн маань болохоо явчих гэж хэтэрхий гутрангаар бас бодох хүмүүс байна. Тэр хүмүүс хандаж нийгэм маань бас сэргэж гин бас шударга юм эхлэл гарч байгаа нь мэдрэгдэж байна. Ягаад гэвэл Санжаа сүрэнгийн зоргийн минь орлохоор Халтмаагийн Батулга гэж сайхан гарч ирж Тэмүүжин гэж сайхан залуу гарч Баасан гэж энэ сайхан эмэгтэй байна. Зандан хүүгийн инх бод гээд мөн одоо улсынхаа төлөө тэмцэх сайхан хүн байж гин. Ийм учраас бид нар бас итгэлтэй байх хэрэгтэй, хөгжих нь ойлгомжтой, улс нийгэм маань шудраг байдалд эргэн орно гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас эдгээр хүмүүсийнхаа төлөө эдгээр хүмүүсээ энэ мэтлэнгийн ийм сайн хүмүүсийг энэ сонгуульд ялаасаа гэж хүсэж байна. Ийм хүмүүсийг гаргаарай гэж уриалж байна. За ингээд өнөөдрийн ярилцлагаас асуух зүйл байвал хариулъя. Асуух зүйл байхгүй бол одоо ингээд өөрөө ярих зүйл байна. Байхгүй бол одоо ингээд өндөрлөе доо. За та нарт баярлалаа.